Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр дэлхийн даяар бол Христ итгэгчдэр бол 2.6 гаруй тэрбум хүмүүс Христ амьсныг одоо амьсан баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэдний нэг нь бол бид нар байна. За яагаад амьсан баярыг тэмдэглэдэг вэ гэхээр мэдээж бол бид нар шууд утгаараа харах юм бол Христ үхлээс амьсан учраас. За үхлээс амьсан. За тэгэхээр энд магадгүй янз бүрийн хүмүүс ирсэн баг. Зарим нь бол одоо урилгаар ирсэн байж болно. Зарим нь бол нөгөө баяр болгоноор ирсэн байж болох тийм үү. Зарим хэн нэгний ятгалгаар ирсэн бас байж болох юм. Зарим хүмүүс нь бол чуулгандаа явсаар байгаа итгэлээ үргэлжлүүлж байгаа хүмүүс бас байгаа тийм үү. Зарим хүмүүс нь яг жоохон унчихсан байгаа, жоохон холцчихсан байгаа, жоохон итгэл маань тасарчихсан байгаа. Тийм учраас нэг амт тариатай бас ирсэн байхыг үгүйсэхгүй. Сүүлийн хүмүүс нь гадаа явж байгаа уянт цуглаан болж ингээд ороод ирсэн байхыг бас үгүйсэхгүй. Тийм хүн байна уу? За би яг шиг юм гэхгүй. За тэгэхээр яг янз бүрийн хүмүүс бас ирсэн байгаа тийм. Тэгэхээр өнөөдрийн энэ үгээр дамжуулаад та нарчсан бас Христ итгэлийн талаар нэлээд сайн ирчүүлэн тунгаан бодосоо гэж бас хэлмээр нь. Тэгэхээр өнөөдрөөс хуваалцах сэдэв бол юу гэхээр хоосон итгэл үү, хоосон булшуу гэсэн сэдэв байгаа. Хоосон итгэл үү, хоосон булшуу гэж ярьж байгаа. За хоосон булш бол төгсгөл бол биш. Яагад гэвэл тэнд байсан зүйл маань булш маань амьдрсан, ам орсон гэж судалтай зүйл юм. Тэнд ямар нэгэн найдвар гэрэл тэнд нэг ам байгааг бол тодорхойлж байгаа гэсэн юм. Хоосон булш бол итгэлийн эхлэл юм а гэж бас хэлж болно. Найдварын эхлэл юм а гэж хэлж болно. Харин хоосон итгэл бол аюултай юм а. Хоосон итгэл бол бодиттой биш юм а. Хоосон итгэл бол биднийг хоёрын дунд амьдрах болно. Дундчаар амьдрах болно. Харин хоосон булшийг ойлгосон хүн бол амьдрал нь цоо шинээр өөрчлөгдөх болно гэж ярьж байгаа. Христэд итгэнэ гэдэг нь бол Христ итгэж хүмүүсийн амьдрал нь өөрчлөгдөх процесс биш юм а гэж үргэлж ярьдаг. Харин Христэд итгэнэ гэдэг нь бол та дотроосоо таны зориг, хандлага, мөн чанар, хүн чанар чинь өөрчлөгдөхийг тодорхойлох явдлаар ярьж байгаа гэж хэлж болно. Тийм учраас ахтунаар өнөөдөр та бүхэн би үнэхээр зүгээр нэг итгэлээр амьдарч байна уу? Үнэхээр би хоосон биш үү? Үхлээс амлсан Христэд итгэж амьдарч байна уу гэж та бүхэн тодорхойлоосоо гэж хэлмээр байгаа. Тодорхойлоосоо. Амьдлал гэдэг бол Христ үхлээс амлсан амьдлал гэдэг бол ямар нэгэн зүгээр нэг ойлголт, онол яриа бол бас биш юм. Мэдлэгийн тухай яриа бол биш юм а. Харин амьдлал бол Христ итгэлийн төв юм а гэж ярьж болно. Түүний учир шалтгаан үндэс юм а гэж хэлж болно. Хэрэв бид нар Христ итгэлийн үхлийн талаар, амьдлалын талаар мэдэхгүй бол түүний талаар нэг тодорхой ойлголт байхгүй бол түүний талаар нэг ирчүүлэн бодохгүй бол тэр нэг чухал биш гэж бодож байгаа бол бид нар энэ дэлхийд будаа күнзэд ямар нэгэн шашинд итгэж байгаадаа ямар ч ялгаагүй юм а гэж хэлж болно. Ялгаагүй юм а. Тэгвэл Библийн 1-р Коринт 15-17 дугаар эшлэлээр ийм үг байгаа. Маш нялуун тийм үг байхгүй, янз бүрийн уянгалсан үг байхгүй. Маш тодорхой тийм үг гарч байгаа. Ямар үг вэ гэхээр Христ энд гарч байгаа үшлэл. За хамтдаа уншъя те. 3 Христ амьдлуулагдаагүй бол та нарын итгэл хоосон агааж тэр нүгэлтэй байсаар байна гэж ирж байгаа. Хэрвээ Христ амьдлуулагдаагүй юм бол Христийн амьдлалтыг бид нар хүлээж аваагүй юм бол бид нар түүнд итгээгүй юм бол бидний өнөөдөр номлолч гэсэн хоосон байх болно. Бидний хөлбөрч гэсэн хоосон байх болно. Бүх амьдрал золиос зориулдаа гаргаж байгаа эдгээр бүх зүйлүүд маань хоосон байх болно гэж хэлж болно. Бид нар яагаад Христийн тэр амьдлалтанд итгэж чаддгүй юм бэ? Зарим хүмүүс үүнээс айдаг. Зарим хүмүүс энэ үнэн дээр нүүр тулгаас татгалцдаг. Зарим хүмүүс энэ зүйлүүдийг маш ноцтой гэж хүлээж аваад өөрийнхөө тав тухтай байл өөрийнхөө сонголтуудаас болоод Христийн амьдлалтанд итгэж хүмүүс маш их байгаа гэж ярьж байгаа. Тэгэхээр магадгүй зарим хүмүүс ингэж бодож байгаа Христ амьдлалтын талаар за би амьдлалтын талаар бол зүгээр амьлсан байж магадгүй гэсэн итгэлтэй хүмүүс бас байж болох юм. Зарим хүмүүс байж болох юм а. Гэхдээ мэдхгүй гэж хариулж болох юм. Зарим хүмүүс юу вэ? Би зүгээр итгэхийг л хүсэж өнөөдөр чадан ядан амьдарч байгаа гэсэн боддог хүмүүсээс байж болох юм. Энэ сүмд явж байгаа хүмүүс ч бас хамаартай. Сүмд явдгүй хүмүүс өөрөө бүх хүмүүс хамааралтай асуулт гэж хэлж болно. Бидний дотор иймэрхүү прогнозууд, иймэрхүү процесс бодлууд бидний дотор байгаа юм шиг гэж гаргаж ирж байгаа. Түрүү гэсэн хэрвээ Христ амьдлуулагдаагүй юм бол тэр амьлаагүй бол бидний магтан дуу, бидний чин сэтгэлийн залбирал, золиос зориулт маань, номлолоо, сургалтууд зүгээр л нийгмийн зүгээр л нэг төр зүрийн магадгүй жоохон хатуу сонсч магадгүй зүгээр нэг төр зүрийн яг ч юм уу төр зүрийн зөвлөгөө ч юм уу төр зүрийн сэтгэл зүй ч юм уу төр зүрийн ямар нэгэн зөвлөгөө авах нэг юм процессууд байж болох юм. Харин амьдлагдсан Есүс Христэд итгэсэн хүний бүр бол өөрөө Бурхантай хамт цоо шинээр амьдрах процессыг амьдралдаа хүлээж авдаг гэж хэлж байна. Тэг учраас ахтуунаар өмнө
Есүс Христ бол үхлээс амьсан гэж та ноцтой байдлаар хүлээж авах хэрэгтэй. Ноцтой байдлаар та оюун санаагаа зүрх сэтгэлээ энэ байр байдлаа амьдралаа нэг эргцүүлэн хараад нэгтгэж хараасаа гэж бас хэлмээр байна. Есүс бол зүгээр түүхэн хүн бас биш ээ. Тэр ямар нэгэн мундаг багш бол биш. Тэр бол амилсан гэдэг нь юу хэлж байгаа вөхөр тэр амьд эзэн гэдгийг тодорхойлж байгаа гэсэн юм. Энэ шууд утгаар бол тийм утгыг агуулж байгаа. Тэгвэл тэр амьд эзэн юм бол түүний амьд чанарыг бид бодох хэрэгтэй. Тэр амьд юм бол амьгүйгээс ялгаатай нь юу вэ? Бидний амьдралд оролцох хэрэгтэй юу? Боломжтой юу? Туслах хэрэгтэй юу? Надад санаа тавих хэрэгтэй юу? Надад зөвлөх хэрэгтэй юу? Намайг зэмлэх хэрэгтэй юу? Надад залруулах хэрэгтэй юу? Намайг тайвшруулах хэрэгтэй юу? Харахгүй тэр надад ханд болж чадах тэр нэг нь үү гэж ярьж байгаа. Тэгвэл амьсан Есүс Христ үүнийг тодорхойлж байгаа юм, гэрчилж байгаа юм гэж ярьж байгаа. Гэрчилж байгаа юм. Есүс Христ амьсан нь юу илэрхийлж байгаа? Тэр миний гэм нүглийг тэр угаахаар, тэр миний гэм нүглийн төлөө тэр шарахыг өөртөө үүрэхээр ирсэн тэр эрхийн эзэн бол амьсан Есүс Христ юм гэж ярьж байгаа. Амьсан Есүс Христ. Тийм учраас та нар Есүсийн талаар бодохдоо сайн хүн гэж бодох. Зөвхөн хүлээн зөвшөөр. Зөвхөн сайн хүн талаас нь хүлээн зөвшөөрч юм бо явж иж болох юм. Гэхдээ юу вэ? Амьдрал байхгүй бол бид нар амьдралаа хуурж болно. Хичнээн би өөрөө зүтгээд янз бүрийн шашнуудыг дагсан ч гэсэн сэтгэл хангалуун босох болно. Тайван бос байх болно. Хичнээн нэг хариултыг олсон чи дараагийн асуудлууд бид нар яах вэ? Бүжчих болно гэж хэлж болно. Тэгвэл Библиэр ингэж ертөнцийн суураас Бурхан чамайг шаглан бүтээсэй гэж хэлсэн байдаг. Тэр байтугай чиний амьдралын өнгөрсөн одоо ирээдүйн бүх төлөвлөгөөг Бурхан төлөвлөсөн байдаг гэж ярьж байгаа. Гагцгүй би үүнийг яаж мэдэх вэ гэхээр тэр амьсан Есүс Христос уулзсан хүн нэг бүр үүнийг мэд боломжтой юм гэж ярьж байгаа. Мэдэх боломжтой юм аа. Тийм учраас ахтуунаар үнэ. Та бүхнийг би Христ өгсөний талаар бид нар зөндөө олон видео бичлэг янз бүр зураг янз бүрийн аппликейшнуудаар бол харж иж болно. Гэхдээ энэ зүгээр нэг сонголт бол биш юм аа. Та магадгүй би итгэсгээ дараа болъё. Эсвэл би дараагийн баяраар ирээд энэ талаар бодъё гэж эсвэл дараа гэж та магадгүй хоош зүж болох юм. Гэхдээ энэ бол сонголт шүү. Энэ бол шийдвэр шүү. Өнөөдөр таны өмнө ирсэн байна. Энэ бол таны амьдралын нэн тэргүүний шаардлага гэж хэлж болно. Нэн тэргүүний. Бас хэрэгцээ гэж хэлж болно. Эдийн засгийн томьёогоор юу гэж хэлдэг? Хэрэгцээ гэдэг нь хангалттай хүслийг хэрэгцээ гэж ярьж байгаа. Хэрэгцээ бий болох юм бол хэрэглээ бий болно гэсэн үг шүү, тийм үү? Өнөөдөр бид нар бас Бурхны өмнө амьдрахтаа, итгэлийн амьдралаар амьдрахтаа бид нар Христийн үхэл амьдралтанд итгэсэн бол бидний яасан бэ? Үндсэн тэр хэрэгцээгээ бий болгосон гэсэн утгатай зүйл юм. Харин бид нар итгэлээр үйлчлүүлэн амьдрнаг нь бол хэрэглэх буюу өөрөөр бид нар Бурхантай хамт амьдрах тэр процесс юм а гэж хэлж болно. Процесс юм а гэж хэлж болно. Өнөөдрийн үедээ бид нар үндсэн ишлэлээр сарах юм бол 7 хоногийн эхний өдөр буюу Мария Магдалины Мария нар тэ эхнэр одоо ээж тэ их Мария нар гэдээ бүгд ирсэн байгаа. Тэр хэрэгтэй ямар Есүс дээр ирсэн бэхээр үхсэн Есүс дээр ирсэн. Тэдний хувьд Есүс итгэдэг мөртлөө үхсэн Есүс дээр ирсэн. Үхсэн Есүс дээр ирсэн гэдэг нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр тэр анхлын үнэр тосыг аваад үхсэн Есүсийг тэр махтан биеийг тэ бүр ялцаад нуудаад бүр илжирх үеих үртэл тослох процесс гэхгүй юу? Тэр анхлын үнэр тосоор мууцсан үнэр гарахгүй тулд яддаг. Тэр тосоор тослох гэж ирсэн. Өөрөөр хэлбэл үхсэн Есүстэй уулзах гэж ирсэн. Харин тэд нар яасан бэ? Байхгүй болсон ч айсан. Хэн зогцог тэр амгүй зогцог нь хэн аваад явчих вэ? Нөгөө фарисеучуд аваад явчих уу? Эсвэл нөгөө Херодын аваад явчих уу? Эсвэл энэ цэргүүд ямар нэгэн байдлаар худалдсан уу гэж бодож ирсэн баг. Харин тэд нар яг ингэж нэгдэн айж явах үед гинт тэнгэрээс гарч ирээд та нар үхсдийн дунд юунд амьд нэгнийг хайж байна вэ гэж хэлсэн байгаа. Хайж байна. Маш чухал хэсэг энд гарч байна. Та нар амьд нэгнийг үхсдийн дунд юунд хайж байна гэж хэлсэн байгаа. Тэдний философи амьдралын үзэл санаа өв уламжилж ирсэн бүх хүмүүс нь бүгдээрээ өгсөн. Бүгдийнх нь булш мөнгө бүгдээрээ яцаж муудаад шороо тоосонтой уусаад алга болсон. Харин тэд нар хүрээд ирсэн чинь 3 хоногийн дараа хүрээд ирсэн чинь хов хоосон байсан. Хов хоосон байсан. Бид нар Библиэд энэ талаар олон түүхүүдийг мэднэ тийм үү? Өнөөдөр ч гэсэн тухайн хүмүүс алдаа гаргасан. Маринаар очиж алдаа гаргасан. Өнөөдрийн энэ амьдрал гэсэн өнөө цаг үе гэсэн хүмүүс бас яг л тэд шиг алдаа гарах тохиолдол байгаа. Өөрөөр хэлбэл юу вэ? Тэд нар яг үхсэн Есүстэй харьцаж байгаа юм шиг байж болно. Үхсэн Есүстэй. За тэгвэл энд гарч байгаа үхэгсэд болон амьд гэж ярьж байгаа. За тэгвэл бид нар энийг болох сүнслэг утгаар гаргах хэрэгтэй. Хүмүүс энийг шууд энгийн утгаар нь ойлгож байна. Үхсэн хүн амьд хүн гэж үхсэн амьдсан гэж ярьж байгаа. Гэхдээ сүнслэг утгаар гэдэг нь болохоор грекээр болохоор
Ямар утгыг илэрхийлж байгаа вэ гэхээр үхэгсэд гэдэг нь болохоор некрос гэсэн утгатай грек үг байгаа. Некрос бүгд хэлээд үзье те. Некрос арай өөр хэлээд байна. Некрос хэлээд үзье. Нэг грек үг мэдээд авчих л та тийм үү? Некрос. Тийм. За тэгэхээр энэ зөвхөн амьсгалгүй болсон махбодын тухай яриаггүй. Сүнслэг утга нөлөөлбөр тухайн үгний цаана байгаа мөн чанар Бурханаас салсан найдваргүй харанхуй байдалд орж байгаа тэр дотоод хүний амьдралыг илэрхийлж байгаа үг байхгүй юу? Илэрхийлж байгаа юм. Харин энэ амьд гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр зөвхөн амьсгалж байгаа амьдарч байгаа хүнийг тодорхойлохоос илүүтэйгээр Бурхантай холбогдсон Бурханы хүн чадалт буюу тэр мөнх амийг авсан хүнээр тодорхойлж байгаа гэж хэлж байна. Тэгвэл энэгээр дамжуулаад Есүс хинбэ гэж ярьж байна. Тэр бол амьд нэгэ гэдгийг тунхилж байгаа гэсэн үг. Тэр бол үхтэй нэгэ гэсэн. Тэр харин үхлийг ялсан нэгэ гэсэн утгыг илэрхийлж байгаа гэсэн үг юм аа. Өөрөөр хэлбэл Есүс бол бидний амьдралыг их болог, их сурвалж, тэр амийг өгдөг нэгэн гэж ярьж байгаа. Есүст бид нар 6 дугаар ишлэлээр харах юм бол тэр өөртөө хэлсэгээ дагуу тэр амьсан шүтээ та нар түүнийг санахгүй байна гэж хэлсэн байгаа. Есүс өөрийн хэсэгтэр юу гэж хэлдэггээр үхээс өмнө юу гэж хэлсэн бэхээр би бол амьд юм а гэж хэлсэн байгаа. Тэр амьд байх үедээ тэр үхээс өмнө юу хийжсэн бэ? Үхсэн хүмүүсээ бүгдийг амьдуулж ирсэн. Магадгүй энэ дэлхийд зөндөг үхсэн хүмүүс амьдсан байгаа хаа. Гэхдээ бүгдээрээ цаг чамаараа бүгдээр үхсэн. Харин Есүс үхсэн, амьдсан. Хүмүүс янз бүр байдлаар өвчин шантаар бол үхсэн байж болсон. Харин Есүс бүр үхлийн тэр шарахыг идлээд яасан бэ? Үхсэн. Тэгээд 3 дахь өдөртөө амьдсан. Тэгвэл тэнгэр эчнэрийн амьд нэгнийг хайж өгнө гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр тэр бол мөнхийн янта Бурхны хүү юм а гэж хэлж байгаа юм. Тийм учраас актуунаар минь Есүс бол зүгээр үхээд энэ дэлхийн алдартуудны аль үхээд дуусаад алга болсон нэгэн биш ээ. Тэр бол Бурхан учраас урд хөдөртөө амьдсан юм а. Зарим хүмүүс Есүс Христийг нэг үгүйсгдэггүй. Сайн багш гэж тодорхойлдог. Мундаг багш гэж тодорхойлдог. Сайн хүн байсан байхаа гэж бас тодорхойлдог. Бас түүний сургаалууд нь бас юу вэ? Дэлхийд дээр байхгүй анхны тэр 1-р зургийн хүний хүн төрөлхтний тийм эрхийг маш сонирхолтой байдлаар, маш онцгой байдлаар мэрэгэн ухаан дотор авчирсан хүн гэж тодорхойлдог. Тухайн цаг үедээ л яг вэ магадгүй инфлюенсер гэж бодож иж болох юм. Тэр дандаа хайрыг ярьдаг гэж хүмүүс боддог хүмүүс бас байдаг. Гэхдээ бид нар ийм зүйлүүдийг хүлээн зөвшөөрдөг ч гэсэн яг үнэндээ Есүс Христэд итгэж чаддаг хүмүүс бас байж идэг. Өөрөөр хэлбэл бид нар саяны яриг нэг үгээр дүгнэх юм бол та Есүс Христийг мэддэг мөртлөө, Есүс Христийн талаар сурсан мөртлөө, зөндөө сонсон мөртлөө, чуулганд хаяа ирдэг мөртлөө, хэн нэгэн итгэж хүний амьдралыг сонсдог мөртлөө яг үнэндээ та өөрөө итгэсэн үү гэдэг асуултыг танаас асуух гэдэг байгаа учраас энэ номдод явагдаж байгаа гэсэн утгатай зүйл юм. Тиймээ Есүс Христэд итгэвэл саяны тэр гоё сайхан сургаалууд бидний амьдрал болно гэж ярьж байгаа. Есүст итгэх гэдэг нь бол тав тухтай ойлголт бол бас биш. Хүмүүсийн тав тухтай ойлголтоос болоод Есүс Христэд итгэхээс татгалцдаг. Яагаад вэ? Есүс Христ итгэх юм бол намайг би өөрийнхөө дураар амьдралыг минь хязгаарлах гэж ярьж байгаа. Би Есүс Христ итгэх юм бол миний гэр бүлийг онгочин, тогчин те. Би Есүс Христ итгэх юм бол миний бардам Петр, миний олиггүй зан чанарыг ухаж түнхнэ гэж. Ямар нэгэн байдлаар миний амьдралд таагүй байдлуудыг яг хянах болно гэж боддгоос болоод хүмүүс Есүс Христ итгэхээс татгалцдаг. Хүмүүстэй бусад хүмүүстэй адилхан гэр бүлийн үүлдээ ч юм уу эсвэл ямар нэг завхаар ч юм уу ямар нэг асуудлууд идээр илүү их чөлөөтэй юм болоо гэж боддог хүмүүс бас байж идэг. Тэгээд тийм зүйлийг бодохдоо заримдаа духгүй болох үед бас байж идэг. Актуунаар минь ээ. Есүс бол бидний эрх чөлөөтэй байхаар ирсэн. Тэр бидний тав тухтай амьдралыг өгөхийн тулд ирсэн юм аа. Бид нар ямар нэгэн сайн зүйлийг хийгээд үнэн зүйлийг олж авсны дараа бидний дотор тав тухтай байдал бий болж эхэлдэг. Би амьдралын турш миний амьдралыг зорилго юм ба би хин юм бэ гэдэг тэр утга учир мөн чанарыг олох үедээ би тайвширдаг. Есүс энэ тайвширлын төлөө энд хэд ирсэн. Энэ тайвширлыг өгөхийн төлөө тэр амьдсан. Үхлээс амьдсан. Тэгээд танд хэлмээр та Есүс Христийн талаар сайн мэдээ сонссон. Есүс Христ итгэж байгаа бол Есүс Христ бол ганцхан бүтсэн өдөр ажилдаг бурхан бол биш. Хэрэгтэй үедээ залбирлын аппликейшн нээгээд эсвэл хэрэгтэй үедээ залбирлын библи уншдаг төлөвлөгөөг нээдэг ямар нэг аппликейшн бол биш. Есүс Христэд итгэх гэдэг нь юу вэ? Есүс Христийг таньж мэднэ гэдэг нь юу хэлж байгаа юм бэ? Эцний өдөр бурханы магтаад Есүс халелуя магтаж байна гэж хэлж байгаа мөртөө харин дараа тэр зүгээр чимээгүй миний амьдралын бэкграунд болгоод алга болох тийм нэгэн бол биш. Тэр мөнхийн мөнхөд бидний амьдрал донд байх болно. Мөнхийн мөнхөд яг түүний эрх хүртэл бид нар түүнтэй хамт амьдрах болно. Асуудал байна. Тэгвэл Есүс Христэд итгэнэ гэдэг нь
тухгүй байна гэдэг нь юу гэхээр би өмнө өөрийнхөө амьдралын эзэн байсан. Харин Есүс Христос эзэн гэх нь бол Есүс бол миний амьдралын эзэн гэдэг тодорхой гаргалгаа өөрийнхөө бидний дотор төрөх бодож ярьж байгаа. Есүс хитэнтэй өөрийгөө юу гэж хэлсэн бэхээр эзэн гэж дурдсан байдаг. Эзэн гэж дурдсан байдаг. Эзэн гэж. Бид нар өөрийнхөө амьдралын эзэн болоод зөндөө чардаа зүтгэж, алдаж, онж, унаж, бүдэрч, өвдөж, хатаж, харамсал гашуудлуудыг туулж явж байгаа. Гэхдээ энэ бүх зүйлийн утга учир тайлал нь бол эзэнд байгаа. Эзэнд байгаа. Тэгэхээр зарим хүмүүс ингэж бодож болох юм. Гой сайхан юм ярьж байна. Гой те нөлөө авах, инспирэшн ч янз бүрийн ярьж болно гэж тийм зүйлүүдийг номлолдог гэж ярьж болно. Үгүй энэ бол зөвхөн таны Есүс та хоёрын хувийн харилцааны тухай ярьж байгаа. Есүс та хоёрын хувийн харилцаа. Тийм учраас бид нар бодлоо зэвслэх хэрэгтэй байгаа. Та бүхний би өнөөдөр шийдвэр гаргаад тодорхой олгоод илүү яах вэ? Өөрийнхөө төлөө зоригтой байдлуудыг хийгээсэй гэж бас хэлмээр. Зарим хүмүүс ингэж бодож болох юм. Есүс яг хөө Есүс байж болно. Гэхдээ нэг би тэнд нэг ойрхон биш, нэг хол биш. Магадгүй ийм дундаж хүмүүс бас байж болох юм. Зарим хүмүүс би итгэнэ. Гэхдээ би бүх амьдралаараа явахгүй нөө гэхгүй гэд. Өнгөрсөн бол миний төрсөн өдөр болсон. Тэгээ манай эхнэр хүүхдүүд ингээд нөгөө гоё лаа яагаад тэгээ тэр орой бас ингээд за залбирэн шүү гэж хэлсэн. Тэгээ би ингээд нүдэн анж агаад за энийг залбирахгүй. Энийг залбирнаа гэх. Гэх мэт ингээд залбирлууд авсан. Яг үүнтэй адилхан. Бид ч гэсэн бас Христэд итгэнэ гэдэг нь болохоор за би Христэд мэднэ, таньж мэднэ. Манай ах дүү нар ч юм уу манай найзч, манай гэр бүлийн бүгдээр явд. Миний найз таньдаг мэддэг хүмүүс бүгдээрээ сайн хүмүүс явж байгаа гэж магадгүй бодож байна. Гэхдээ энэ юу вэ? Таныг итгэдэг гэдгийг баталгаа биш. Тийм учраас яг вэ? Есүс Христийг шүтэн итгэнэ гэж байгаа нь тэгсэн мэт түүнийг дагаж амьдрахгүй процесс нь бид нар яг вэ? Дундаж амьдралыг тодорхойлж байгаа гэсэн үг. Хоёрын хооронд амьдралыг тодорхойлж байгаа гэсэн утгатай зүйл юм. Өөрөөр хэлбэл дагахгүй бүрэн дүрэн түүний амьдралыг түүний замлаар явахгүй гэдэг нь болохоор би өгсөн Есүстэй уулзж байгаадаа яг адилхан гэсэн үг байхгүй. Харин амьдсан Есүстэй уулзна гэдэг нь зөвхөн чиний амьд ба амьд чинь юу болох вэ? Христийн дотор амьдрна гэсэн үг байхгүй. Би унтсаж босон сэрсэж амьдралын янз бүрийн асуудалд салхи шуургандууд яг вэ Христ тантай хамт алах болно гэж ярьж байгаа гэсэн үг. Тэгвэл бид нар зорилго хизээ дуусах юм бэ? Бидний итгэл хизээ дуусах юм бэ? Бидний итгэл хизээ дуусах вэ? Ийм хүүхдээ итгэх үү? Бидний итгэл Есүс Христтэй уулзсан дараа дуусах болно. Би өнгөрсөн 7 хоногт энэ өдрийн төлөө итгэж хүлээсэн. Өнөөдөр би энэ өдрөө яасан бэ харж байна. Би өнгөрсөн 7 хоногт Христ амьсны баярын өдөр би талархах болно. Би сайн мэдээ тунгалах болно. Гişлэх болно гэдэг би тэсэн ядан итгэж найдаж хүлээсэн. Өнөөдөр би энэ өдрийгээ эзэлж байна. Яг үүтэй адилхан бид нар яг хизээ цагт энэ дэлхийг орох болно. Хизээ цагт бид нар энэ дэлхийд амьдарч магадгүй Есүс Христ ирэх баг. Тэр үед бид нар Есүс Христтэй уулзахад бидний итгэл яг бодит болно гэж ярьж байгаа гэсэн юм. Тэгвэл тэр болтол итгэлээ сахихыг амьсан Есүс Христэд Христ итгэж хүмүүсд үнийг эдэлж амьдрч чадна гэж ярьж байгаа гэсэн юм. Есүс Христийг хүлээж авах юм бол юу болох юм бэ гэж хүмүүс асууж байдаг. Есүс Христийг хүлээж авах юм бол үхэгчдийн дунд хайж байгаа Магдалины Мари нар шиг амьдрахгүй. Харин амьсан Есүс Христийн дотор амьдрах болно. Тэгвэл юу өөрчлөгдөх юм бэ? Есүс Христэд итгэсэн дараа чиний найз чинь, ах トゥ чинь, муу найз чинь, сайн найз чинь өөрчлөгдөхгүй. Таал өөрчлөгдөх болно. Таал өөрчлөгдөх болно. Мэдээж чи хизээж өгөхгүй. Мэдээж бүх хүн хизээж өгөхгүй. Бид нар өгсөний дараа дараагийн амьдрал гэж байгаа. Өгсөний дараа дараагийн амьдрал хүлээж байгаа. Энд итгэдээр за яах вэ? Тэгээд тэгсэн хийгээд амьдраад баярын өдрөөр болгонод ирээд амьдраад эсвэл яа нэг өдөр ирээд амьдрах энэ процесс бол биш юм аа. Их юм бол бид нар өгсөн Есүстэй уулзах ямар ч ялгаагүй гэсэн үг юм. Харин бид нар Есүс Христ итгэх юм бол бид нар бүх хүн мөнх амьдрна. Гэхдээ Есүс Христ итгэсэн хүмүүс хаашаа очих вэ? Өнөөдөр энэ дэлхийг орсон Христ итгэж хүмүүсийн байгаа газар очих болно. Түүнийг бид нар Тэнгэр ус буюу Давааж гэж нэрлэж байгаа. Харин өнөөдөр бид би итгэсэн итгээгүй яах вэ? Итгэхгүйсэн болоо би өөр надад мундаг янз бүрийн хүмүүс байж та нар тийм зүйл итгэж болно. Өөртөө итгэж болно. Гэхдээ бид нар яг хөө хизээ бүх хүмүүс бурхны өмнө очих болно. Бүгдээр энэ дэлхийд амьдралын төлөө шүүхтүүдийг хийх болно. Тэгээд яг тэр шүүгчнийхээ дагуу бүгдээр яг хөө хаана очихыг бурхан тодорхойлох болно. Бид нар эцсийн өдөр амьсгалын дараа Есүсээ би энэ газар очихгүй, би энэ газар очив. Есүс энэ хүмүүсийг надтай хамт байлгаж, Есүс энэ хүмүүсийг энд байлгаж гэж тийм процесс байхгүй. Сонголт бол өнөөдөр. Сонголт бол яг одоо гэж шилж болно. Тийм учраас ах トゥ нар минь би та бүхнийг ятгах байна.
Есүс яагаад зовлон шантал идэж шархтаад ямар тийм цуснаж өгдөөс юм бэ? Бид нар тамд итгээгүйсээ болоод нүглээсээ болоод нүглийн шийтгэлээс болоод тамд амсах ёстой байсан тэр мөнхийн шийтгэлийн ихний үзэгдлийг бидэнд яасан бэ? Үзүүлсэн байхгүй юу? Есүс өөрөө ямар ч гэмгүй, ямар ч толомгүй, яг л хурах шиг нэг юм байсан. Тийм учраас бид нар Есүсийг хурах гэж дуулдаг. Яг хурах шиг. Тэр миний нүглийн төлөө загламадад цовдлогдсон. Асуулт байна. Та Есүс Христийг өгсөн хэмжээнд байлгаж байна уу? Та Есүс Христ өгсөн хэмжээнд залах юм бол та зүгээр шашинд итгэж байгаа шүү. Зүгээр л тэр баахан олон шашнууд итгэж байгаа ямар ч ялгаагүй. Бүгдээрээ сан сайханд хүрэх болно гэж ярьж байгаа. Oh no. Хайр цаг хугацаа. Би таныг ятгах байна. Та өөрийнхөө гин нүглийг хүлээж зөвшөөрөөд та өөрийгөө мүүдийг оюун санаагаа битгий буулгаараа. Харин илүү тэнгэр, илүү шийдэмгий, илүү та тодорхой болгоосоо гэж бас хэлмээр байна. Есүс Христ итгэх юм бол ийм үг байгаа. Хэрвээ Бурхан ертөнцийг үнэхээр хайрлаад цорын гац хүүгээ өгсөн хүнд мөнх амьтаа болно гэж хэлсэн тийм үү? Тэгээ Иохан 1:12 дээр хүүд итгэж хинч мөхгүй харин мөнх амьтаа болно гэж хэлсэн байгаа. Хэрвээ Есүс Христэд итгэх юм бол чи энэ дэлхий дээр хизээ нэг зэрэг орох болно. Гэхдээ Христ итгэж хүмүүс мөнхөд Бурхантай амьдрах болно. Тэгээ би энэ өдрийг гэсэн бас нэлээд эрхцүүлдэг зүйл байдаг. Энэ хадам ээж маш холоос 10 хэдэн километрээс 10 жил тасалдгүй цуглаанд явсан. Тэгэд энд ирээд хиндэж хүмүүсээс үл хамааран эзэнт хайртай нэг юм байсан. Маш мундаг үлгэр дуурайтай байсан. Цуглаанд удаа явсан мэдлэгтэй Библийн талаар теологи боловсролтой хүмүүсээс илүүгээр явуулчилтэй байсан. Яа тэгвэл амьдралын учгаа олцсон хүний амьдрал шалтгаан тэр юм. Ахтуу нөрмнэ. Тийм учраас Есүс Христэд итгэнэ гэдэг нь бол та зүгээр энэ амьдрал биш. Та мөнх амьтаа болно гэдэг нь бол түүний амьдлалт нь биднэрт илэрхийлсэн гэсэн үг байхгүй юу? Амьдлалт нь. Тэгэхээр та чуулганд явдаг байж болно. Тогтмол Библийг уншдаг байж болно. Та сургууль дээр хийдэг байж болно. Та янз бүрийн хичээл заадаг байж болно. Та мундаг зарж хичээж болно. Та лаг үйлчилж болно. Та магадгүй мундаг зөвлөгөө өгч болно. Гэхдээ яг бодит амьдрал чи яг бодит амьдрал чи хэвээрээ байх юм бол бид нар үхсэн Есүстэй л амьдрч байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгвэл Есүс Христ итгэх нь болохоор би дотроосоо өөрчлөгдөн. Есүс Христийн амьдрал бол ямар нэгэн онол ойлголт биш юм аа. Онол биш юм аа. Бодит амьдрал юм аа. Хэрвээ чи Есүс Христ чиний төлөө өгөхөд амьдсан гэж итгэж байгаа бол чиний зан чанар чинь аяндаа өөрчлөх болно. Өргөс авсан юм шиг өөрчлөгдөхгүй. Бурхан биднийг тэгж хүчээр өөрчлөлдөг бол тийм биш. Харин биднийг хамтдаа ажиллаж биднийг өөрчлөлдөг бүх юм гэж ярьж байгаа. Сүүлийн нэг хэсэг байна. Есүс Христийн амьдлалт бол зүгээр нэг ойлголт бол биш. Харин чамайг хөдөлгдөг, чамайг ямар нэгэн хүсэл тэмүүлэлтэй болгодог амьдрал юм а гэж ярьж байгаа. Есүсийн энэ саяны бид нар үндсэн контекстээс харах юм бол өргөжлүүлээд харах юм бол энэ эмэгтэйчүүд амилсан гэж хэрэг Есүс яг Христийн дагуу амилсан гэж хэлэнгүүтлээд амилсан Есүс Христос уулсан дараа тэд нар юу болсон бэ? Нүдэн гэрэлтсэн, нээгдсэн. Тэгээ бүр ич хүчээр дүүрсэн. Тэгээд яасан бэхээр амилсан байна гэд таалцсан хүн болгондоо хэлэхээр явсан. Өнөөдөр энэ ч гэсэн бас бид нар үүнийг ярьж байгаа. Бид гэсэн та бүхэн тэр амьсан Есүс Христос уулзаасаа гэж бас хэлмээр. Чин сэтгэлээсээ бүрэн амьдралаараа яг гимшээ түүнийг аврагчаар хүлээж аваасаа гэж бас хэлмээр. Жинхэнэ уулзалт бол өөрчлөлт авчирдаг. Хүн хүмүүстэй уулзвал түүх бий болно. Харин хүн бурхантай уулзвал гайхамшиг бий болно гэж алдахтай үг гэдэг. Тийм учраас актуунаар та бүхнийг Есүс Христос уулзсан бол энэ баярт мэдээгээ та бүхэн бусдад дэлгэрүүлээсэй гэж хэлмээр байна. Тэнд найдар байна, тэнд гэрэл байна, тэнд өөрчлөлт байна, тэнд утга учир шалтгаанууд байна гэдэг. Энэ баярт мэдээ та нарын амнаас өөр ихгүй байх болно гэж ярьж байгаа. Магадгүй намайг ч сошиал дээр дандаа Есүс Христосийн талаар ингээд улаарсан, ногоорсон, галзуурсан мэтээр ярих үед бас байж идэг. Магадгүй зарим хүмүүсүүд нь сошиал дээр өгсөн байгаа цуглаан дээр амилсан байхыг бас үгүйсгүй мэг жирчиж болно. Гэхдээ би энэ баярыг хуваалцахаас өөр аргагүй юм. Багтаж ядан байгаа учраас хэлгээс өөр аргагүй юм. Тэгвэл Есүс Христос амьлтаа уулзсан хүмүүс бол үүнийг хийх ёстой гэж ярьж байгаа. Энэ өөрөөр хэлэхгүй гардаг зүйл юм а гэж ярьж байгаа.
Тийм учраас та бүхний хайртай ах トゥ нарыгаа үргэлж цуглаанд ирээрээ гэж бид нар үргэлж хэлдэг шүү тийм үү? Энэ бидний ашиг сонирхлын төлөө биш. Бидний сүсгийн ашиг сонирхол нь бол хүмүүс аврагдаасаа юм аа. Хүмүүс Есүс Христос уулзаасаа, хүмүүсийн амьдралд итгэл найдвараар солигдоосаа гэж бодохтой зүйл юм. Амен. Бид нар хүний хөгжлийн тухай ярихгүй. Бид нар хувийн хөгжлийн тухай ярихгүй. Бид нар сэтгэл санааны сэтгэл зүйн өмчлөгээ ярихгүй. Бид нар бол сүнслэг амийн тухай ярьдаг явдал энэ бол цуглаанд бий болдог газар юм аа. Тийм учраас ойлголтыг та бүхэн өөрлөгөө чиглүүлээсэй гэж бас хэлмээр байна. Тэгэхээр өнөөдөр чи сайн итгэдэггүй байсан бол яг одоо итгээрэй. Чи итгэдэг гэж бодсон ч гэсэн амьдрал чинь өөрчлөгдөхгүй байгаа бол та жинхнээсээ итгээрэй. Амен. Чи хоёрын хооронд явж байгаа бол өнөөдөр дээр хоёрын сонголтын аль нэг хийгээсэй гэж бас хэлмээр байна. Сонголтын. Энд байгаа хүмүүс ч Есүс Христостэй бодтоор уулзах хүсэж байгаа бол та бүхний гэм нүглээ орхиод үлдээгээд амьдралтаа шинэ амийг хүлээж аваасаа гэж бас